Зүлийг гон дэвжэнэ зориг чадларан гайхуулж золбот уран барилдаанаран зон олнон ухайлуулсан үлэмж бадрах бууршгүй хүчит үнэн зоригт хуурнын шуугагч гардууд Монгол өвхөдгийсэн шинжлэлийн хүрээнд гард цолыг сэргээж 2003 оноос улсын наадамд 8 давсан бүхэд олгох болжээ. Анхны улсын гард цолыг Өвөрнгай аймгийн Хужирт сумын уугуул Улаанбаатарын харьяат авраг Сумьяавазар заан цолтод 2003 оны баяр наадмаар 8 давн үзүүрлэн авч байжээ. Ирээдүйн авраг маань бүхийн өргөөнд цөөн үзэгдэх болж эрттэй нэхэндээ даастай ааглуу барилдаан нь үгүйлэгдэж эхэлсэн үе болохоор тэр цууг ортойч байж мэдэх байлаа. Гэвч заан аавын хүсэл илүү хүчтэй байжээ. Улсын гард дамжны баяраа 1979 онд улсын баяр наадмын 3-ын даваанд аймгийн арслан Арангаан Нанжид, 4-т улсын начин Найдан, 5-д улсын авраг Бээжин нарыг давж, 6-д улсын арслан Давсрын дунж улсын начин сол. 1988 онд улсын баяр наадмын 3-ын даваанд Баян хонгорын баяраа, 4-т улсын начин Жавхан төгс, 5-д өөрийн аав Дархан авраг Дамдин, 6-д улсын начин Балжин, 7-д улсын арслан Мөнгөн нарыг давж, 8-д Дархан авраг Цэрэн тогтоход өвдөж ороосон улсын заан цол авч байжээ. Өчигдөрийн барилдааны 8-ын даваанд Баян мөнх магнаа залуу зам Батэрхний амлсан тул Дархан авраг Цэрэн тогтох баяраанаар тунж барилжээ. Арватруулсан авраг маань ямар ч хэлсэн ширвэж амлахгүй. Яр хүч ашиг туршлага нь эдэж агсан Цэрэн тогтох аврагад өнөөдөр ермөл тогтож торох юм байна гэдэг. Ардын хөлсөлийн 67 жилийн оюун их баяр наадам 7 давсан улсын начин баяраа бүгд нарийн монголоор дүүсэн заан цол олгож шөвгийн дөрвөлдсөн хоёр бүхэд шагнал ордуулах ёсол болж байна. (1990 онд Монголын нууц төвчөөний 750 жилийн он даншиг наадамд 5-ын даваанд улсын начин Цог гэрэл, 6-д цэргийн зам Мөнх жаргал, 7-д Дархан авраг Цэрэн тогтох, 8-ын даваанд улсын арслан Мөнгөн нарыг даваад 3-т үлджээ. 9-ийн даваанд Даян авраг Батэрдэн дунж заан цолоо батлан үлэмж бадрах чимгийг хүртлээ. Энэхүү амжилтыг үнэлж 2004 онд ерөнхийлөгчийн зарилгаар улсын гард цолыг нөхөн болгосон юм. Өчиг бүхийн барилдааны 7-гийн даваанд Цэрэн тогтох аврагыг, 8-ын даваанд Мөнгөн арслан гунагсан баяраа зан, 9-ийн даваанд Даян авраг Батэрдэнтэй тунаж, Дархан авраг Баян мөнх гоц мөргөлөө. Энэ жилийн хувьд одтой байгаа Даян авраг маань зааныг унгаж үзүүр түрүүнд үлдлээ. Монгол улсын гард Цэдэн дамбын Цэрэн бунцэг. Завхан аймгийн Цагаан чулуут сумын харьяа. Тэгээд гисэн хөл орохоор зайгүй арслан гიშиж байгааг сая мэдэрсэн байх. Хоёр өвдгөөрөө тулчаа. За энэ бол бас орон гоё хувь дурлалоо. Тавлаа яг гоёд гихтэн зөрүүлээ тогтсон. Өөрөөр хэлбэл Цэрэн бунцэг зааны хөлөнд улам хүч өгч байна гэсэн адилхан барилдаан юу мэх боллоо сая. Завхан аймгийн Цагаан чулуут сумын харьяат хөх Монгол улсын заан Цэрэн бунцэг улсын арслан Мөнх эрдэнээр давж үзүүр түрүүндөллээ.
1994 оны улсын наадмын 3-ын даваанд Өвөрнган Батгэрэл, Дөрөвдөө аймгийн зам Баттогдох, 5-д улсын начин Сэхбат, 6-д Шинэ начин Сумьяазар, 7-д улсын зам Мөнгө Эрдэнэ, 8-д улсын начин Ганц өх нарыг давж 9-ын даваанд улсын арслан Балжин нэмд унж үлэмж бодрох чимэгтэй улсын заан цолыг хүртсэн. Энэ амжилтыг үнэлж 2004 онд ерөнхийлөгчийн зарилгаар улсын гард цолыг нэхэн олгожээ. 1997 оны улсын их баяр наадамд Дөрөвт үлдэн 8-д Дархан авраг Бат Эрдэнэ унж Бат нэг чимэг, 1998 оны улсын баяр наадамд 5-ын даваанд улсын начин Жамин Пүрв, 6-д аймгийн арслан Пүрвсрэн, 7-гийн даваанд улсын зан Сэхбат нарыг даваад Дөрөвт үлдэн 8-д улсын зан Сумьяазарт унж хуурны шүүгч чимгийг хүртсэн байна. Давхар шууд universitet мордлоо дутуудлаа. Түүн таларын хав дөрвөлжин долго давхар шууд universitet удаад барилтад авсан 2 цаг. Сарин бунц гард баруун талд хавсрах, давхар ачих, тонгорох, утгах зэрэг үндсэмэгтэй, дунд зэргийн нуруутай, булчинлаг яргаавитай, суур сайтай, дөрвөн мөшөндөө тэнцүү хүмбэртэй бүх. Жодо бүхэн улсын шгшавагийн тамирчин байсан олон улсын хэмжээний мастер цолтой. Монсесаавн баруун зэмбэгийн өдрөг содгоо дөрөв тэгвэр царвэрээд их мордлоо. Содгоо мордож байна. Намайг их задгаа. Вэрдэж ихин дайрна. Татлаа мордлоо. Монголд дарсан хөтөлбөрөөс 9 жилийн ойролцоогоор хөтөлбөрийн барилдаанд 224 хүрэлцэнээс Батмайны санаа чөлөөсний харьяат Батмайны хангалтын дэжлийг Монгол улсын зам төлөвлөж бүрдэж Арангангийн улсын харьяат Монгол улсын гэрэл Монгол улсын арслан мөнгө хэрэгтэн үзүүлжээ. Монгол улсын гард Баян мөнхийн ган тогтох. Увс аймгийн Хэргэс сумын харьяат. За тонцгийг үл хөөж байна. За барьцгүй тонцгийг. Салипта барьцаа гардаа. Увс аймгийн Хэргэс сумын харьяат Хөлбөсөн мөх Дархан авраг оюутны ганд улсын зан Сэхбатаар одоо давж Монгол улсын зан цолын болсон хангадаа. Дархан авраг Баян мөнхийн отхон хүү болж мэндэлсэн. 2000 оны улсын баяр наадмын 5-ын даваанд улсын начин Элбэг, 6-д аймгийн зам Баттогдох, 7-д улсын зам Цэрэн Бунцэг, 8-д Дархан авраг Бат Эрдэнэ нарыг давж 9-д улсын зам Сэхбатад унан үзүүрлэж хуурны шүүгч чимэг нэмсэн. Энэ амжилтаараа 2004 онд ерөнхийлөгчийн зарилгаар улсын гард цолыг нөхөн авсан юм. Ган догдох гард зүүн талтай. Хий гаргалгүй сүйрлэн өрж зүүн хонгодох. Айлч хөлд орж өргөж хаях. Тал таарахгүй баруун талдаа бүхийг зүүн шуудагдаад түүнээс нь шахаж татаад зүүн хөлдөнд баруун хөлөөрийн шахаж мордох үндсэмэгтэй. 1999 оны үндэсний бүхийн улсын авраг шалруулах их сорилго барилдаанд 2 дугаар байрт шалгарч байлаа. Сонирхогчдын сум өвхийн дэлхийн аврагад Монгол улсаас анхудаа төрүүлсэн. Чөлөөт бүхийн улсын болон олон улсын тэмцээнүүдийн авраг Олимпик наадамд оролцож байсан Монгол улсын гавьяат тамирчин. Зан Сумьяазар хонгодсон доо. За тэр зүү хөлдөд төрөө тусуугаад
аргагүй энэ нэг хонгодох болохоор байна гэдгийг мэдэрч байсан болтой маш хурдтай хонголоо. Баруун хүний сүүлдээр нь хонгодсон учраас том шиглүүлгүй хайртай лав сууж таарсан байна. Улсынгийн хэрэгсмэн харьяат Монгол газар компани өгөх дархан аварга баян мөнхөйгөө улсын зан гандах шүүгэн дөрвөлжээ. Хүрэн зандан хүрээтэй, хөдөрбат нуруутай, алтан горлголтой, ариун эрдийн сэлбэртэй, зандан модыг зааж хийсэн, заяа буйны бэлэгдэж хийсэн, суман модыг сэж хийсэн, сэтгэл зүрхэн шавгаж хийсэн, нар сарны гэрэл цацарсан, 8 үлцэн шиж бүрдсэн, эрдийн цагаан чулуурдсан, эрхэм мужааны ураа бүтсэн, Гов ханга компани ой сайхан мэдлүүдийг ирээд аваа. Ойнга мэблээ гэж гоёмсгээд чанар гэж байна ли? Мөн ч удаан эдлэндээ. Манай компани энэ ажлын амьдрал хатанцлыг бүрдүүлсэн, орчин үеийн шаардлага мэдсэн, экологийн хувьд байгаль орчид хор нөлөөгүй, эдийн засгийн хэмнэлттэй, экологийн өнгөцөлийн бүр нийцсэн, поликарбонат хавтан санд олгож байна. Бороо цас, нарны хэдийн туянаас хамаасан, хөдөлж, хаалга зүг, автобусны зогсоолын сарвчийг Монгол анх удаа нэвтрүүлж эхэллээ. Та өөрийгөө болон эд хөрөнгөө дэвшилтэд технологид даатгах. Мөн захиалагчийн хүссэн хэмжээ загвараар бүх төрлийн зөвөрийн сууцыг сүүлийн үеийн догчил технологиор чанарын өндөр түвшинд хийж бүртгэж байна. Эрдэнэ шинэ өргөө компани. Монгол улс минь говьтой хангаатай элистэй уултай голтой нууртай загтай модтой дэлгсэн дэрлэг шиг уудын нутагтай эх оронд минь дутуу зүлэгүй говь хангаа осолсон уудам их энэ нутагт бид 3 сая боллоо. Гэртээ ажилдаа амьдралдаа ахуйтай ойр байлгах гэж говь хангаа мэблийг үйлдвэрлэж импортлож хүрээг нь дэлж борлуулалтын сүлжээгээ нэмсээр байна. Монгол эх орондоо сайхан амьдарч ая тухтай аж төрцгөөе. Говь хангаа мэбэл. Монгол улсын гард Жансангийн Батэрдэн За бүхэн барилдааны 8 даваа хийж Монгол улсын байтамирчин улсын даян аварга өсгөө магнайлан бүчүүд барилдахаар зүүн талын сул дэргчирлээ баруун талын дэргүү магнайд улсын гард Ганбаатар магнайлан бүчүүд барилдахаар гэрчирлээ. За хичнээн цаг орой болсон ч харанхуй болсон ч гэсэн төв зүгт хүрээдэн энэ зүлэг ногоон дэвжээ гэрэлтэй болсон. За энэ гэрлийн асуудлыг бол үндсэндээ Батэрдэн аварга мөнх эрдэнэ хоёр арслан хоёроо одоо шийдэж өгснийг санаж байгаа. Хараа өрөөл түүнээс хойш одоо 2007 онд улсын наадмын 3-ын даваанд улсын зан хишигд орж дөрөвдөө улсын арслан мөнх эрдэнэ, тавд дархан аварга цэрэн тогтох нарыг давж 6-ад улсын начин баасанд орж дунан улсын начин цол 2011 онд улсын баяр наадмын 3-ын даваанд аймгийн зан хөвсгөлийн инкця, дөрөвдөө аймгийн арслан улсын Мегамаржав, тавд аймгийн арслан Сэлэнгийн Одгорил, 6-ад аймгийн арслан Чулуунбат, 7-д улсын арслан Мөнхбаатар, 8-д даян аварга өсгөө нарыг давж 9-ийн даваанд улсын хардсага Мөнхбатад унж улсын гард цолыг авсан юм. 2008 онд улсын баяр наадамд 4 даваад улсын начин ган уягт унсан. Зүүн талтай хөлд орох, хонгодох, тахимдах, шуудагдж хавирах, тонгорох мэхийг даастай хийдэг уран барилдаантай бөхчүүдийн нэг. за алд норсонд өсгөө аваргыг сүмд норсонд хутгсан. За утгаар үсэжлээ. За мөн шидсэн хийлээд. За говьтой аймгийн сэлсмэн харьяат хэлцэн спортын хараа Хилийн зэргийн техник 131-р анги Авто констракшн компани Жансангийн Батэрдэн улсын даян аварга өсгөөөр 8 давж Монгол улсын гарь цолын болцод хангалаа. Гэхдээ ингэж даастаа гэсэн үү яаж хийх вдэ үнэхээр сайн мөн гүйцэлээ дээ. За наадамчин олон яста зүсийг хөргөж явах шиг байна да. За яста нэг шийдэмгийн мэхээс зүүнд нь орсон. За тэр шуудгны барьснаас гуйдах гэсэн гуйдахт нь хутгаа болгосон. Тэгээ давхар дахимдаад дээр нь тусчилдэж байна. За ингээд Монгол улсын дархан аварга цол хүртэх горилго одоо наадамчин олон дархан аварга шин дархан аварга бид горилго тасарлаа. За одоо ер нь хинч төрүүлж мэдхээр наадам болж байна да. За танерын. За говьтой аймгийн сэлсмэн харьяат
Элчин спортын Ралта констракшн компани Монгол улсын залууны Чимбат Эрдэнэ Монгол улсын гарь цолын болцол хангаад 9 гүнд цагаандаг банд тойроод буцлаа. Монгол улсын гард Батнасангийн Гончиг дам, Завхан аймгийн Их уул сумын харьяат, Урд өдөр сайхан үргэлжлэж байна. За дөнгөж сая. Хамгийн Улсын баяр наадамд 2011 онд 3-ын даваанд улсын арцаг Дармаавазар, дөрөвдөг улсын начин Батбаяр, тавд Дундгов аймгийн харьяат аймгийн хурц арслан Алтан хоёр нарыг давж 6-ад улсын зан сайн баяр тунан улсын начин цол. 2013 онд 3-ын даваанд аймгийн арслан Аранган Батгэрэл, дөрөвдөг улсын начин Ганхүү, тавд улсын начин Бүрүү сайхантай тунж 6-ад улсын начин Энхбат, 7-д улсын арслан Мөнхбаатар, 8-д улсын аварга Мөнхбат нарыг давж 9-ийн даваанд улсын арслан Эрхэн баяр тунан Монгол улсын гарь цолыг хүртжээ. Зүүн талтай тахимдах, хөмрөх, хутгах мэхийг голдуу хийдэг. Чөлөөтөвхийн спортын мастер Цолтой. 92 жил үндэсний баяр наадмын өчигдөр хийм барилдаан өнөөдөр улсын иргэдэд тогтоож 500 жилийн өчигдөр намаас Хүрэн зандан хүрээтэй, хөдөрбат нуруутай, алтан горлголтой, ариун эрдийн сэлбэртэй, замдан модыг зааж хийсэн, заяа буйныг бэлэгдэж хийсэн, суман модыг сийж хийсэн, сэтгэл зүрхэн шавгаж хийсэн, нар сарны гэрэл цацарсан, 8 үлцэн шиж бүрдсэн, эрдийн цагаанчууд орсон, эрхэм мужааны ураа бүтсэн, Гов ханга компани гой сайхан мэблүүдийг ирээд аваа. Гой ханга мэблээ гэж гоёмсгээд чанар гэж байна ли? Мөн ч удаан эдлэндээ. Манай компани хүний ажил амьдрал таатамжлыг бүрдүүлсэн, орчин үеийн шаардлага нийцсэн, экологийн хувьд байгаль орчид хор нөлөөгүй, эдийн засгийн хэмнэлттэй, экотын өнгөцөмжинд бүр нийцсэн, поликарбонат хавтан санд болгож байна. Бороо цас, нарны хилээгийн туянаас хамаасан, хөдөлмж, хаалга зөх, автомашины зогсоолын сарвчийг Монголд анх удаа нэвтрүүлж эхэллээ. Та өөрийгөө болон эд хөрөнгөө дэвшилтэд технологид даатах. Мөн захиалагчийн хүссэн хэмжээ загвараад бүх төрлийн зөөврийн сууцыг сүүлийн үеийн догчил технологиор чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна. Эрдэнэ шин өргөө компани. Монгол улс минь говьтой хангаатай элистэй уултай голтой нууртай загтай модтой дэлгсэн дэрлэг шиг уудын нуттай их оронд минь дутуу зүлэггүй говь хангаа асуулсан уудам их энэ нутагт бид 3 сая боллоо. Гэртээ ажилдаа амьдралдаа ахуйтай ойр байлгах гэж говь хангаа мэблийг үйлдвэрлэж импортлож хүрээг нь дэлж борлуулалтын сүлжээгээ нэмсээр байна. Монгол их орондоо сайхан амьдарч ая тухтай аж төрцгөөе. Говь хангаа мэбэл. Төрийн наадмын туга 8-тай тойрч наадамчин олноо уйсгасан хуурны шуугч гардуудын цоврал нэвтрүүлэг ийхүү өндөрлөж байна. Жилжилийн наадамд шинээр гард цолтон төрж төмөн олноо уйсгахын өлзий төрөлийг өргөн дэвшүүлье.